Бүлэг үүсгэх. Бүлэг үүсгэснээрээ та болон таны ажилтнууд нэг бот дээр ажиллахад төөрөлдөхгүй зэгцтэй болж ирэх юм байна. Чатбот сегмент рүүгээ ороод чатботондоо засвар хийх, өөрчлөлт оруулах энтерд бол жишээ нь нэг барааны үн өөрчлөгдсөн байлаа гэхэд тэрний үнийг нь хэлсэн мессеж хаана байгаа вэ гэдгээ ирж хайхаас ахуулаад мэдээлэлээ бүлэглэж оруулах юм бол маш их ач холбогдолтой байдаг юм байна. Тэгвэл бүгдээрээ бүлэг хэрхэн үүсэх вэ гэдгийг сурч авцгаая. За тэгэхээр бид хэдийн одоо ингээд яриад байгаа энэ хэсэг байна шүү дээ. Энэ талбар маань ханаас гарч ирсэн бэ гэхээр бүгдээрээ шууд бот руугаа оронгууд энэ мессеж блок гэдэг зэс маань нэгдэг байхгүй юу? Мессеж блок гэдэг зэс маань өөрөө яг меню өөрчлөлт хэсгийг хийдэг талбар гэж ойлгох хэрэгтэй. За энэ маань яаж чигтэй байгаа? Аль зэс рүүгээ орсноо яаж мэдэх вэ гэхээр энэ маань өөрөө ингээ ягаан болж харагдаж шүү дээ. Тэгэхээр ингээ мессеж блок гэдэг зэс маань өөрөө яг энэ меню өөрчлөлт хийж байгаа одоо байгууллагын бүтээгдэхүүнчлэгэд холбоотой бүх мэдээллийг ингээд агуулсан ийм талбар байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр бүгдээрээ бүлэг үүсгэж үзье те. Яаж бүлэг үүсгэх юм бэ гэнгүүт энэ мессеж блок гэж харж байгаа энэ юуны ардталт байгаа энэ ягаан нэмэлт тэмдэгтээ энэ айкон дээр дараад шинэ бүлэгээр гараад ирнэ. За энэ дээрээ дараад бүлгээ үүсгэнэ. Бүлгийнхаа нэрийг бүгдээрээ хүссэн байдлаар өгж болно гэсэн үг. Өөрсөндөө илүү ойлгомжтой хэлбэр байдлаар өгөө явуулнаа гэсэн үг. За энэ дээр бүтээгдэхүүн гэдэг бүлгийнхаа нэрийг өгч болж байгаа байхгүй юу. За ингээд үүсэх дарангууд тэнцээ бүтээгдэхүүн гэдэг бүлэг маань үүсэж байгаа. Тэгээ энэ бүтээгдэхүүн гэдэг бүлэг дотор юу байх вэ гэхээр за бидний одоо төсөөлж байгаа бүтээгдэхүүний ангилал байж болж байна те. Ангилал дотроо бүх бүтээгдэхүүн маань байж болж байна. Бүтээгдэхүүн дотроо одоо хэрхэн хэрэглэх заавар эсвэл тухайн бүтээгдэхүүн багц бүтээгдэхүүн байлаа гэхэд тэр багц бүтээгдэхүүнд юу багтж байгаа гэх мэтлэн яг бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэлүүд орно гэх мэтлэн бүгдээрээ явъя те. За тэгэхээр манай хоёр ер нь бол ямар төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг вэ? Манай болохоор бэлэн хувцас тэгээд хувцас захиалгын салбар байгаа. Тэгээ одоо онлайн хувцастай эрхлэх хүсэлтэй байгаа. За тэгэхээр би энэ жишээн дээр шууд тулгуурлаад танах ботоо ер нь бол яаж хийж болох вэ? Чат ботоор дамжуулан ямар мэдээлэл өгч болох вэ гэдгийг нэг төсөөлж байгаа бот хийж үзье те. За тэгэхээр ер нь бол ботоо хийхдээ бол яг энэ хөгтөө зурснаас эхэлнэ л гэсэн. Хөгтөө зурс блокноос эхлээл бусад бүх мэдээллүүд маань яг ингээд салаад явж байгаа учраас эхлээд хөгтөө зурсныхаа буюу get started гэж дарж орж ирэнгүүт хэрэглэгч хамгийн түрүүнд ямар мэдээлэл авах вэ гэдгийг эхлээд мэдчихлэн гэсэн үг те. За тэгэхээр манайх ингэдэг байхгүй юу? Чатбот маань бол ийм 8 төрлийн мэдээлэл одоо хэлбэрийн мэдээллийг өгөх боломжтой. За энэ текст байж болж, энэ зураг байж болж, тухайн яг мэдээлэл хашийн чанаас хамааруулаад те бүгдээрээ текст мэдээлэл өгвөл тэр хүнд илүү ойлгомжтой байх юм уу? Зураг байвал ойлгомжтой юм уу? Бичлэг байх юм уу гэдгээс хамааруулаад тухайн яг мэдээлэл ингээд өөрөө хүссэн байдлаар өргөдөг гэсэн тий. За одоо яг энд харж байгаа бидний сайн байна уу гэдэг ингээд текст мэдлэр орж ирсэн шүү дээ. Бид тестлж үзэхэд за энд ингээд гарч ирсэн. Энийг бол яаж хийсэн бэ гингүүт жишээлбэл энэ маань зөвхөн текст шүү дээ. Ямар нэгэн товч байхгүй, зураг байхгүй. За үүнийг хийхдээ бол жишээлбэл энэ текст товч гэсэн энэ ихний сонголтыг ашиглаж хийсэн байгаа байхгүй юу? За тэгэхээр текст товч эдгээр бол ингээд дээр нь очингууд ингээд төвчөө цэнхэр өнгөтэй болж байгаа. Тэнгүүд энийг одоо сонгож байна л гэсэн үг байхгүй. Тэгээд дээр нь дарангууд ийм тус бүр ингээд өөр харагдцтай юм чинь тус бүртээ ийм өөр үсэж байгаа гэсэн үг. За ингээд текст оруулна уу гэдэг тэнгүүд. За жишээлбэл та доорх зэснээс сонголтоо хийж мэдээлэл аваарай ч юм уу. За ингээд текст зөвхөн оруулж иж болно гэсэн үг. За энэ бас ямар нэг стандарт ч юм уу хязгаарлалт байд юм уу гэхээр энэ маань өөрөө ингээд 2000 тэмдэгтийн хязгаартай байхгүй. Тэмдэгтлэр чи энэ болгоомж ингээд зай болон өсгүүд маань тоологдож байгаа. За эможи энэ төр бол хамаагүй өстэй оруулж өгч болно. Илүү гоё ойлгомжтой зэгцтэй те. Одоо сүүлийн хүмүүс чи хэрэглэгчтэй ингээл автомат хариулж ирэхээр тан гэж шууд мэдээлэх хөслүүдээр те. Яг ингээд амьд хүн харьцаж байгаа юм шиг юм шиг ийм одоо мэдрэмж сэтгэл төрүүлэхийг зорддог болсон байлээ. Тэгэхээр одоо эможи ашиглах юм уу тэр бол боломжтой. Эможийн тэмдэгтэн тоологдно. Тийм. Эможи үсгнүүд тэгээд зай тийм нэр бол тэмдэгтэндээ тоологдно. Гэтэ манайхын араа автоматар ингээд тэмдэгт тоолдог байхгүй юу? Одоо жишээлбэл 2000-аас одоо хэдэн тэмдэгт оруулсан байна вэ гэж харьцаж байгаа. За ингээд бүгдээрээ текстүүд оруулах явчихна. Гэхдээ шууд ингээд тухайн айлсч орж ирэнгүүт бүх мэдээлэл шууд текстээр өгөхгүй шүү дээ. Ингээд энэ маань цаанаас халаалаад явж байгаа гэсэн. Ингээд текст бол оруулах гэж болж байна. За эможи оруулж өгөхдөө бүгдээрээ ингэж болно. Энэ хараа манай яг энэ текстний маань баруун дээр бол эможиний зураг байгаа. Энэ дээр дараад эможигоо оруулаад өгч болно. За энэ дээрээс одоо ингээл
Эможи ашигладаг хүмүүс бол хаана юу байгааг сайн мэднэ те. Аль эможи хаана байгааг те. Ингээд шууд сонгоо олоо гэж болно.